Яг одоо энэ байгаа үндсэн барилга маань бол 1988 онд ашиглалтанд орсон барилга байгаа юм. Тэгээ үндсэн юм 5 блоктэй А, Б, В, Г, Д гээд бид нар 2024 онд бол Г, Д блокга зураг төсвийг дүүрийн төсвөөр хийгдэх нийт 3.8 тэрбум төсөв хийгдсэн байгаа. Засварын ажил. Манайх 314 ажилтнтай. Жилдээ бол хэвтэн эмчилүүлэхээр бол 90000 орчим хүн хэвтэн эмчилүүлдэг. Ойр хавийнхаа нөгөө 5-6 сумдыг бас тусламжуулалтыг авдаг. Одоо хамгийн ойр бас нөгөө байрлаж байгаа. Сангийн ажил дээр бол нөгөө хэвтэн шугамуд бол суултуур 0 одоо тэгээ угаалтаар эдгээр салхицсан байгаа. Шинжлээд. Агаар зөвлөлт гэдэг юм шиг ээ. Агаар зөвлөлт. Одоо энэ ингээд юугаар үнцэн барилгын хийцлийг гэдгүүгээр бүгдийн шаардлагуудаар нь оруулаад энэ бас нөгөө цонхноос солигдсон байгаа. Тэгээд энэ дотор хэсэг маань бас нөгөө энэ засрын үнд ороод ингээд солигдоод явж байгаа. Энэ дотор цонхноод бүгд ингээд солигдсон. Сүүл үеийн стандарт нөгөө 3 давхар. 3 давхар өвшөлттэй тий. Яг тендер засан юугаар. Уялдуулаад доторх засвараа нэг мөр хамтд нь хийх байж тээ тийм ээ. Тийм. Батлагдсан төсвийн хүрээнд цонх ийм Дотоодод дараа тэгээ ингэмээр байгаа. Одоо энэ манай аж ахуйн нэгж байгууллагууд нуужаан сэдвэцэн засварчдын эмхүү юм дээр засвар үйлчлэгийг хийдгүү. Энийг бол байгууллагын жижиг урсгал зардлаараа энэ төгжөө бариул жижиг будгийн ажлуудыг байнга хийж явах хэрэгтэй шүү дээ. Манайхны нэг дутуу хийгээд байгаа юм ерөөсөө энэ жижиг засвар үйлчлэгийг хайчдаг хэцрүү үйл гэдэг. Тэгээ тиймэрхүү арчил үйлчлэгээ дээр урсгал зардал дээр тодорхой хэмжээний зардал тавь саний төгжөө нойлын өрөөнүүдийн жижиг будам энэ ч бол өндөр зардал орохгүй шүү дээ. Тиймэрхүү юмнуудыг анхаар